Амар сайн үлгэсэн байгаас хүүхдээ. Байглаасаа угаас эн чинь үлгэн ихгүй юу? Энд нь юм торох шиг юм гой зөөлөн юмар. Хүүхдээ. Бас өрөө бооцсон байгаас тээ. Байгаль өөрөө ийм гайхамшигтай. Сайн байцгаана уу? Намайг Зоригтын Чулуунцдаг гэдэг Төв аймгийн Сүмбэр сумын иргэн өөрийнхөө сумдаа тариалсан Эрдэнэ шишийн талбайгаасаа та бүхэндээ мэдчилж байна. За энэхүү талбай бол малын тэжээлийн зориулалтад дарш бэлтгэхэд зориулсан ийм сортын Эрдэнэ шиш тариалсан талбай юм аа. Одоо Солонгост байхад ч тэр одоо гадны Орос, Турк, Хятад гэл одоо хаагуурч явсан бай. Бүгд л одоо Эрдэнэ шиш тариалаад байсан. Тийм учраас Эрдэнэ шишийг Монгол тарьж болох боломжийг судалж үзээд тэгээ 2020 оноос эхлээд тариалж байгаа Эрдэнэ шишийг дэлхийн номер 1-т Эрдэнэ шиш гэдэг ургамал байдаг гэдгийг бүр огтоос мэддэггүй байсан байхгүй. Бид нар бол төмсөөл мэддэг, ногоон тэжээлэл мэддэг хүмүүс шүү дээ. Өсрээлэг Улаанбуудаа дээр үеэсээ тарьсан. Хотпотонд орохоор байдаг шүлэн дээдэг тэр чинь яахлаараа тийм их ургадгийг ингээл тухайн үедээ сонирхоод тэгээ судалсан чинь Эрдэнэ шишээр малын тэжээл хийдэг байсан байна. Сонгож одоо яг ингээд малын тэжээл зориулж тариалах болсон хамгийн гол шалтгаан бол Эрдэнэ шишийн дотоод агуулмж. Эрдэнэ шишийн бол нийт массын 63-аас 68% нь нүрс ус агуулгадж байдаг. Нүрс ус бол аливаа амьд бүхний энергийн л их үүсвэр. Хүний ч гэсэн малын ч ялгаагүй. Тийм учраас л Монгол орны энэ амир хүүтэн өвөл хаврыг давах гол зүйл бол маш их энерги их үүсвэр өгчээж малыг тураахгүй, зовоохгүй, ядраахгүй таргыг алдагдуулахгүйгээр явах боломжтой байхгүй юу? Тийм учраас л сонгож ямар ч сан тариалж нутагшуулж өрөн дэлгэр түгээх ёстой байна л гэдээ ойлгол орсон байна. Үндсэндээ Эрдэнэ шишээр 3 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Малд зориулсан 3 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Эхнийх нь болохоор боргоцой буюу яг юм шишийг гаргаж авах. Тэгээд тэрийг яг будаа шиг цайруулад, ницлаад малд өгөх. Одоо энэ шишээ ингээд мутлаад авчингууд дараа нь энд нэг шаралсан мас үлдчихэж байгаа сте. Энэ масаа болохоор дахиж аваад өвс шиг прессэлж байгаа юм. Дангаар нь авсан Эрдэнэ шишээ тэрэмдэд ч юм уу эсвэл дангаар нь ч юм уу өгөөд хажуугаар нь нөгөө прессэлсэн байгаа Эрдэнэ шишийнхаа өвсийг өгөөд өвс нь өөрөө ер нь бол хэвлэг болно гэсэн үг. Хэвлэг гэдэг нь одоо хэвдэг мал бүхэнд зориулсан хоол тэжээл дүүргэх бодис. Тэр бэжэж хэвлэг маш сайн явж иж үнсэн нөгөө одоо даан шишнээс авах гэдэг шим тэжээлээ бүрэн авч чадна гэсэн. За ингээд ийм хоёр төрлийн хоол тэжээл бэлтжиж байгаа. Эсвэл ногоон байх үед нь мас ногш шарлаагүй байх үед нь хурааж аваад бүрийн угаар нь одоо доороос нэг 20 см ч юм уу тасалж аваад ийм том мас үлдэн штэ. Аваад хэрчин гэсэн үг. Жижигэн одоо нэг 2 см ч юм уу 1-2 см. Тэгээ жижигэн болоод хэрчүүлээд нөгөөтг нүхэнд дараад даршлна. Агааргүй орчин үүсгээд тэн дээр даршилгаа бэлтэж байгаа. Тэр нүхэнд маш сайн дарж өгснөөр эсвэл агааргүй орчинд вакуумдаж өгснөөр шүүстэй байгаа энэ ногоон тэжээл дээр нь хүчил төрөгч байхгүй болохоор сүн хүчлийн бактериуд гэдэг ийм бүлэг бактериуд байгаа. Хамгийн ойлгомжтойгоор нөгөө пробиотик буюу ашигтай бактериуд буюу сүн хүчлийн бактериуд. За энэ болохоор Эрдэнэ шиш хураадаг комбайн. Явах эдэнгнээс урагшаа байгаа энэ хураах хэсгийг бол жатаг гэж нэрлэж байгаа юм. Уртлынхаа энэ хөрөөнийхөө хөрөөгөөрөө хадаад энэ гол руу ороод тэр доогуураа ингээ баалагдаад явж болдог тийм. Энэ ингээ цохиод ишиг ингээ оруулна. Тэр доотлынх нь ирэн болохоор хөдлөө таслаад тэр хоолоороо ороод хэрчээл цаашаа гаргачихдаг. Тэгээд шууд энэ хоолоогоороо дээшээ гардыг. Энэ хоолоогоор доороос нь сенсор дээшээ шидэж байгаа гэсэн үг. Хажууд нь ингээд хаваа нь явж байгаад эн чинь өөрөө хүчтэйгээс ихсэр унгааж байгаа учраас яг тэр твшин дээр нь тааруулаад жолооч нар нь явж байгаад унгааж чана. Эсвэл энэ дотроо явж байгаад энэ пүнкер нь өөрөө тийш өргөгддөг. Өргөгдөөд хажууд байгаа машин руу бас хийж болдог гэсэн. Хамгийн багадаа 20-30 тонн дарш бэлдэж байгаа байхгүй. Нэг га талбайгаас. Тэгэхээр нэг га талбайд л ядаж Эрдэнэ шиш тариалчхад л тийм хэмжээний ургац авах нь шүү дээ. Нэг малд ямар хэмжээгээр өгөх вэ гэдэг асууад байдаг тий. Ямар насны ямар мал төгөх гэж байгаа вэ гэдэг чинь бас чухал хамааралтай. Бас хизээ өгөх вэ гэдэг нь цаг хугацааны үед бас чухал хамааралтай гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр тугал тижээжээж үхрийн хэмжээгээр өгөөдөж болохгүй байхгүй юу. Энэ нэмдэж эдийн засгийн хувьд хог одоо илүүдл болж ин гэсэн үг, хаягдл болж ин гэсэн үг шүү дээ. Яг нь ерөнхийд нь ингээ багцаалда томоор хэлэх юм бол өгж байгаа амьтны жингийн 2% л гэж байгаа юм. Тариаланчдын дунд Эрдэнэ шиш ургадгүй гэдэг ойлголт хаанаас гарсныг мэдэхгүй байгаад идэг тий. Монгол орны энэ нөгөө цагуурын одоо дулааны нийлбэр эсвэл хөрсний одоо чанар тий агаарын хуурайшилт гэдэг ингээд маш олон хүчин зүйлсүүд байгаа. Тэр бүхэнд тохироогүй үр сорт авчирсан байх магадaltaй. Тарих гэж байгаа бүс нутгийнхаа өөрөө онцлог тохироогүй үр сорт сонгох. Энэ өөрөө амжилтгүй болох бас нэг шалтгаан.
хамгийн сайхан үр дүнг өнгөрсөн жил илүүдээ сум дээр явж исэн чинь нэг халамцуухан ах тааралтай тий. Тэр зуднаар чиний тэр даршнаас өгөөлстэй манай сумынхан сайхан байсан гэл. Тэгээ тэрнээс маш олон малчид маш олон одоо ингээд хашаандаа хүр малтай хүмүүс авч малаад ижсэн гэл тэр нэг тийм өөрөө ч мэдээгүй байхдаа олон хүн баярлдаг гэдгийг сонсох тий. Мал нь ингээд тэнхээтэй орсон гэдгийг сонсох. Тэр айгуу сайхан мэдрэмж байлээ. Нөгөө Монгол орны энэ хасах 30 хим, хасах 30 40 хүрдэг энэ амар өвлийн хүүтэнд мал нь сайн тэжилтэл авах хэрэгтэй. Сайн тижил нь өөрөө нүүрс ус ихтэл хоол өгөх хэрэгтэй гэсэн үг. Мал нь турахгүй байх, мал нь өхгүй байх. Мал нь сайн чанарын хоол идэж одоо стрессгүйгээр өвлийг давах. Тэгээд махан үнэтэй үед махаа зарах те. Энэ л өөрөө малчтай хувьд цэвэр бизнес Монгол орны хувьд одоо уурхагаа ухах шаардлагагүйгээр хөгжих нэг боломж болж байна. Тэгэхээр олон төрлийн хоол тэжээлийн найрлагаар л малаа тэжээгээч. Түүнийхээ ядаж одоо 40%, ядаж 50% те. Заавал эрдэнэ шиш оруулаач. Жирийн малчид ялангуяа. Тэгвэл таны мал турахгүй те. Турж өөхөхгүй. Бүр ядаж өөхөхгүй те. Байж байгаа ирээл энийг ингээл хугалж үзнэ. За яаж чинь хизээ болох чинь тий болцсон яаж чинь гэл тэгж байгаа л тэгэл болгондоо. Бид нар хүүхдээ ингээл нөгөө даруулахын тулд тий эрүүл бойжуулахын тулд дулаан хувцлаа тий зөөлхөн байлгаал тэгтээ яг адилхан эндээс гарч байгаа энэ үрчнэл бас байгалийн үр шүү дээ. Чиний амтны үрэл юм чинь.